Сайн бацхан үзэгчдээ Бямбаны гарагийн амралтын өдрүүдэд та бүхэнд хүрдэг Санчаар гарагийн зочин нэвтрүүлэг ээлжид шин дугаараа эхлүүлж байна. Энэ удаагийн дугаартаа бид Бусааны кино наадмын шагналт Алсын удирдлага, уран сайхны кино болон Канны олон улсын кино наадмаас Монголоос анх удаа төсөл хөгжүүлэх хөтөлбөрт хэвтрийн хүн кино зохиолоор шалгарсан дэлхийн кино урлагийн салбарт Монголын нэр хүндийг өндөрт өргөж байгаа эрхэм найруулагч Сахиагийн Бямбыг урьлаа. Кино бол үзэл бодол, гүн ухаан, гоо зүй, соёл, амьдралын хэм маяг гээд олон зүйлийг үзэгчдэд хүргэж чаддаг агуулгын өргөн далаацтай том ертөнц юм. Энэ том ертөнцийн багахан хэсгээс энэ дугаарын зочинтойгоо бид ярилцахыг зорьсон юм а. Уран бүтээлч хүний дотоод мөн чанар, найруулагчийн ур чадвар, кино урлагийн хөгжил, чиг хандлага, тэр дундаа арт хаус кино төрлийг онцлон ярилцсан шинэ дугаараа хүлээн авна. Амралтын өдрийн мэнд төргий. Баярлалаа. Чамд ч гэсэн амралтын өдрийн мэнд төргий. Баярлалаа. Бидний эхний асуулт бол та амралтын өдрөө ялангуяа одоо яг уран бүтээлч хүний хувьд таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Нөгөө уран бүтээлч гэхээр ихэнхдээ л чөлөөт уран бүтээлчийн л тухай яригдана гэсэн үг л дээ. Ялангуяа бидний одоо киноны салбарт ажиллаж байгаа уран бүтээлчд бол ихэнх нь л чөлөөт уран бүтээлч маягтай явж байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө баг амралтын өдөр, ажлын өдөр гэж ялгаад байх юм баг байхгүй болчтой. Хизээ завтай, хизээ завгүй байна гэдэг нь бол баг ойлгомжгүй шахвал тийм л зүйл болдог л доо. Тэгээд яг гоо гэр бүлийн хүн энэ арай намайг бодох юм бол нэг амралтын өдөр гэж ялгагдах хэлбэртэй байгаа учраас бид хоёр хөвчлэн нэг эрүүл агаартлахыг хичээдэг. Амралтынхаа өдрөөр ууланд явж жаахан алхдаг. Тэгээд л хүлчээрэл эргээл дахиад өөрийнхөө ажлыг хийж эхэлдэг гэсэн үг. Яг нь кино үзэгч нэг угаасаа харанхууд ингэж үзэж суувал их хайтайхан байдаг учраас ягаад ч юм орой жоохон бүрэнхийн болсон үед кино үзэх дуртай. Өдрийн цагаас тэр нэг хүмүүстэй уулзах ажлуудаа л гол намжуулдаг гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө ихэнх үедээ шөнийн цагаар хүссэн үсээгүй ажиллах юм гэдэг л да. Ер нь жоохон буруу амьдралын хэвтэй гэх юм уу. Тиймэрхүү байдалтай. Өдөр нь ажиллаа амжуулаа шөнө кино үзээд ч гэдэг юм уу ингээд нэг тийм буруу хөвшил тогтчлоор хэцүү биш үү? Би организмд ямар нэгэн тийм өөрчлөлт ордог ч гэдэг юм уу? Яг ерөнхийдөө ингээд айгу удаан иймэрхүү хөвшилт автчихаар хүн тэгээд организм өөрөө давтдаг юм шиг байна л да. Тэгээ яг одоо болтол ингээд явж л байна. Гэхдээ харьцангуй эрүүл амьдралын хөвшлөө орох гэж бас хичээж байгаа. Таны ярилцлагуудыг уншиж байхдаа нэлээд одоо хожуу юм уу 28 настайдаа кино урлагийн салбарт анх хөл тавьж исэн гэж тийжсэн. Яг ч 28 биш л дээ. Би одоо 83 онд 1983 онд кино үйлдвэрт ажилд орж исэн гэсэн үг. Тэгэхээр 83 гэдэг чинь 17 хүн чинь 20 гэхээр 37 жилийн салбарт би ямар ч байсан тасралтгүй явж ийн гэсэн үг. Яг нь кино үйлдвэрт анх ажилд ороход бол зүгээр л туслах ажилчнаар л орж байгаа шүү дээ. Кино зургийн групп туслах ажилтнаар. Тэгээд энэ ажлыг үнэхээр сонирхож ирсэн учраас юу ч хамаагүй юу олсныг хийхэд бэлэн байсан. Тэгээд 3 кинонд туслах ажилчин хийж байгаа. Тэгээд туслах сургуулаач болоод 7 жил ажиллаад тэгээд дараа нь арай гэж энэ ардчлалын буйнд сургууль явж исэн юм л төвхтэй гэх юм да. Яг энэ кино урлаг гэдэг энэ салбар руу шимтэх болсон тэр цаг үе хэдийгээс ихтэй вэ? Хин нэгний нөлөө байсан уу? Уг нь бол таны намтрыг харж байхна математикч гэж сонссон байхгүй юу? Гүйцэд биш математикч хүүд тийм. Нэгдүгээр сургуулийн тооны ангийг би төгссөн. Тэгэхээр харьцангуй энэ талаар бол одоо дээд сургуульд илсэхэд надад хялбар яг энэ чиглэлээр явхад байсан. Тэгээд математикаар хэрэглээний математикаар одоо хэлэх юм бол программист гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө компьютерийн програм бичдэг хүн гэсэн үг. Тийм мэргэжлээр сурч байсан. Тэгээд яг энэ үеэс л эхлэх кино шимтэж эхэлсэн гэсэн үг. Хамгийн гол яагаад ингэ ч вэхээр нөгөө нэгдүгээр курст 10 жилдээ бид нэр тэр их сургуулийн 1-р курсын эмийг ерөнхийдөө гүнзгийрүүлсэн тусгай анги байсан учраас бид нэрт заачдаг харьцангуй амархан байсан хэрэгэлтэй. Тэгээ нөгөө лекцэнд явахын оронд кино театрт кино үздэг болоо тэгээ тэрэн даамжаад бүр баг донтох шахуу юм болоо тэгэл кино үзээд эхэлсэн. Тэгээд ер нь ингэж байсаар ингээд яах юм бол ер нь альчгүй хоцорч магадгүй юм шиг санагдал. Тэгэл
математикийг орхиол кино Нэгийг барьж авъя гэх. нэгийг барьж авъя гэсэн маягтайгаар л тийш орсон гэх үү. Манай гэр яг хотын төвд 3 театрын чи яг хажууханд байдаг байсан учраас миний багнаас энэ кино театртай их холбоотой гэсэн үг. Тэгээ багасаа л ингээд нэгтийн дэвсгэртэй тас хатгаал очиж хөлсөнд нэвтэрч гисэн нэгтийн дэвсгэртэй тасалбар аваад кино үздэг. Тийм л байсан. Тухайн үедээ чинь яг ямар одоо сэтгэлээр, ямар нүдээр бүр яг ингэж нөгөө нэг уран бүтээлч тийм сэтгэлгээгээр эсвэл зүгээр нөгөө нэг тийм гоё нэг өөрийгөө зугаацуулах ч үгүй юм уу те. Ямар сэтлэр. Гэхдээ тэр чинь одоо 10 эдтэй хүүхдүүд бол 10 эдтэй хүүхдүүд тэгэл кино зугаацхал гэж л гол нь үзэн штэ тийм ээ. Дараа нь яг нөгөө 10 жилээ төгсөөд хоошоо сургуульд яваад тэгээд Оросд очиж кинонууд үзэж эхэлсэн гэх юм. Тэгэхээр Оросд байгаа киноны сонголт бол арай илүү мэдээж нэг хамаагүй илүү. Тэгээд анхныхаа юм арай илүү юм хүчтэй сайн кинонуудыг үзэж эхэлсэн маягтай ч юм уу. Яг их сургуулийн 1-р курсыг байж байхдаа би 300-аад кино үзсэн байд. Кино театруудаар. Тэр үед ч Оросд бас гайгүй кинонууд гарна шүү дээ. Тэгээд тэр бүгдийг л үзэл яваад байдаг. Ерөөсөө кино театраас нэг кино театраас гараад нөгөө кино театр руу очиод өдөрт миний рекорд 7 кино үзчихсэн. Нэг өдөрт үү? Нэг өдөрт тийм. Өглөө хамгийн эхний сеанс 9:15-аас эхэлдэг. Байсан үед тэр үед. Тэгэл 9:15-аас эхлээл явсаар байгаа яхад 7 кино. Гэхдээ тэр нь ягаад 7 болцсон гэхээр 2 кино 2 ангитай кино байсан. Тэгээд тэрүүн дээр нь зүгээр өшөө дээрээс нь нэг ангитай юм 3 кино үзээд мангар юм шиг оюутныхаа байранд иддэг байсан. Их мэдчлэнгээр. Ер нь бол анх кино руу айгүй юм кино гэдэг чинь айгүй юм өөр юм байт юм байна. Шал өөр урлаг байдаг юм байна гэдэг ийм хүчтэй мэдрэмжийг Тарковскийн киног л үзчихэл мэдэрсэн л дээ. Явааны хүүхднээс гэж кино байдаг. Энэ киног би бас нэгч тийм залуудаач үзээгүй бах. Кино үйлдвэрт ажилд орсныхаа дараа үзсэн санагдаж байна. Тэгээд энэ кино бол үндсэндээ намайг оронгоор нэргүүлсэн кино гэж хэлж болох. Хүний нэг тийм суур мэдлэг, суур ийм суудсан нэг тийм суртахуунч гэдэг юм уу? Алстаа бас нэг давуу тал болдог тийм жишээнүүд бол олон байдаг шүү дээ. За таны хувьд бол одоо чинь 10 жилдээ хэрэглээний математикч буюу код бичдэг энэ төрлийн хүн байсан гэхлээр магадгүй одоо ингээд кино уран бүтээл хийж яхад таны энэ суур боловсрал мэдлэг ямар нэгэн тийм давуу талыг бий болгож өгсөн болов. Одоо яг шууд утгаараа тийм хүчтэй математикийн нөлөө бол харьцангуй бага байдаг болов гэж боддог. Гэхдээ математик өөрөө хийсвэр сэтгэлгээ их шаарддаг. Дээрээс нь нөгөө зүйлсүүдийн түгээмэл болоод онцгой чадвар шинжүүдийг шинжилж дүгнэж тэнцэнээсээ дүгнэлт гаргах чадвар бол их хэрэгтэй байдаг л доо математикт. Тэгээ иймэрхүү шин чанарууд бол бас кино ихт бол чамгүй тус болдог бах. Найруулагч хүний хувьд одоо тухайн кино багийн одоо хүний нэгдүгээрт нь байдаг тэр утгаараа одоо мэдрэмж төсөөлөл гэх юм бол одоо хамгийн ур чадвартай хүн байх юм болов уу гэж боддیں۔ Тэгээ таны энэ ур чадвар нь одоо яг хэрхэн яаж бүрдсэн байд юм бол яг нь номтой бол хар багасаа хөрөлсөн гэсэн. Ер нь бидний үеийн залуучууд чи одоо гол юм маань ном л байсан гэдэг шүү дээ. Ном кино хоёр л байсан. Өөр одооных шиг интернет байсан биш. Тийм учраас номтой бол харьцангуй багасаа хөрөлсөн. Бас яг нэг багасаа зурдаг маягийн байсан гэсэн. Зургийн дугуйлан явдаг байсан. Дээрээс нь фото зураг айгу багасаа би авч ирсэн л да. 3 дугаар ингээд намайг 3 дугаар анги төгсөө 4 дугаар ангид орох жил манайх надад нэг смена гэж жижигхэн фото аппарат авчирч бэлгэлж ирсэн. Тэгээд тэрнээс хойш товтон фото авч ирсэн. Тэгээд энэ юмнууд нь яг ер нь дүрслэлийн юм урлагт дуртай болгосон ч юм. Тиймэрхүү зүйлүүд бол байдаг бах. Сайн найруулагч гэж ярьдэн шүү дээ. Сайн найруулагч сурч боловсрд юм уу? Төрд юм уу? Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Яг энэ миний ч үг биш. Ер нь айгүй олон том нэртэй найруулагч нар найруулагч гэдэг бол мэрэгжлэхээс илүү хувь тавилан гэж дурдсан байдаг л да. Тэгээ энэ бол бас ортой үг болов уу гэж боддог.
Тэгээд зөвхөн найруулагч биш ерөөсөө уран бүтээлч гэдэг бол одоо хувь тавилангийн асуудал байх магадлал нэлээд өндөр гэх юм уу та. Бүх Оросын кино урлагийн дээд сургуульд суралцж исэн гэдэг чижсэн. Тэгээд тухайн сургуулиас та одоо онлайн төвшөнд юу суралцсан гэж боддог? Оросын киноны дээд сургууль бол айгүй академик сургуультай газартай. Одоо бүтэн 5 жил суралцсан гэсэн үг. Тэгээд одоо урлагийн өмнө зөвхөн мэрэгжлийн ур чадварын тухай биш, ерөнхийдөө урлагийн талаар, урлагийн түүх, гооц вэ тэр бүх юмнуудыг олдог гэсэн үг. Найруулагч нарт бол бүр хөгжмийн онлын хичээл хүртэл олдог жишээлх юм бол. Тэгэхээр энэ бүх юмнууд бол хүнд айгүй хүчтэй юм одоо бэкграунд тийм суурийг нь бэлдэж өгдөг гэсэн үг. Гэхдээ урлагийн сургуулиудыг нэг маш юм ойлгох зүйл бол хүн ямар ч мундаг урлагийн сургуулийг ямар ч мундаг багшаар заалгаад бэлэн уран бүтээлч хизээч төлдөггүй гэдгийг л ойлгох. Төлөвлөж чадахчгүй гэдгийг ойлгох. Хийж байгаа ажилласаа кайф авч чаддаг хүнийг юу ч зогсооддоггүй гэж ярьдэн штэ тий. Та жишээ нь яг энэ салбарт ажиллахдаа яг юунаас гэх үү? Яаж гэх үү? Гоё тийм сэтгэлийн таашаалыг амссан болохоор өнөөдрийг хүртэл ингээд яг кино найруулагч гэдэг энэ мэргэжилтэд тууштайгаар ажилласаар байгаа бол яг энэ ингээд хүмүүс бодохоор юм илүү юм романтик байдлаар энэ мэргэжлийн ажлыг ингэж төсөөлт юм шиг байгаа юм л да. Ингээд айгу кайфтай ингээд айгу гоё ингээд санаандаа бууж байгаа юм л бодит болгоод байна гэдэг гэх мэтчлэнгээр ингээд айгу юм романтик талынх нь ямиг их анзаарч тэрийг их голж ярьдаг юм шиг байна зүгээр. Би бол энэ үнд бол харцсангүй юм прагматик байдлаар ханддаг гэх юм уу да нэг талаас мэдээч яг надад сонирхол энийг хийх маш их сонирхол хүсэл байгаа учраас энийг л хийж байгаа. Яг тэрнийх нь юу нь надад одоо таашаал өгöd байгаа гэдгийг хэлэхэд бол бас хэцүү. Энийг бол магадгүй энийг тодорхойлох боломжгүй учраас би энийг хийдэг ч байж магадгүй. Тийм. Тэрнээс биш одоо ухаан чи яг ийм юмд нь болоод дуртай яг ийм таашаал авдаг учраас энийг хийдэг гэд хэлчих юм бол магадгүй хийхэ болчих юм билүү тийм ээ. Одоогоос яг 124 жилийн тэртээ буюу 1895 онд ах дүү Люмер Парисын үзэгчдэд Ласьотод галт тэрэг ирсэн хэмээх анхны кино үзүүрээ төлөвлөснаар кино урлагийн салбар албан ёсоор хөшгөө нээсэн гэж үздэг. Өртөөнд галт тэрэг ирж зорчигчид бууд сууж байгааг дэлгэцнээ харуулсан 50 секунд үргэлжлэх энэ кино дүрснээс айж ширвэйтсэн үзэгчид танхимаас зугтан гарч байсан гэдэг. Энэ цагаас хойш кино урлаг өсөн тэлж 124 жил өнгөрөхөд 593 минут үргэлжилдэг дэлгэцийн бүтээлэгч олноо төлөвлөж байж. Оргүй хоосноос орчлон ертөнц бүтэж, сансар окторгог бүтээн байгуулж, ертөнцийн бүхий л материаллык болон материаллык бус зүйлсийг бид дэлгэцнээс харж, тэр хэрээрэж энэ салбарын техник технологи өдрөөр биш цагаар хувьсан өөрчлөгдөж байгаа нь үнэн. Кино урлагийн энэ чанар тэртээс өдийг хүртэл өнгөрснийг өгүүлэх түүхэн туйлсын кинонуудаар эхэлж, одоо цагт ирээдүйг зөгнөх шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудаар үргэлжилж байна. Ийм төрлийн кинонд хүн хүч, техник технологи энэ бүхнийг хангах санхүүгийн их үүсвэр чухал. Тиймээс энэ бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаж чадах томоохон студи кино үйлдвэрлэлийн нүсэр тогтолцоог энэ урлагаар дамжуулж ашиг орлох зорилготой бизнесийн нэгдлүүд байгуулсан байдаг. Энэ тогтолцооны үлгий бол Hollywood. Hollywood-ийн бүх цаг үед 20 дугаар зам Fox, Warner Bros, Paramount, Columbia, Universal, Walt Disney гэсэн 6 студи ноёрсоор ирсэн. Өнөөгийн дэлхийн кино зах зээл дээр Hollywood-ийн кино хамгийн эрэлттэй байгааг кино зах зээл судлаачид ч нэрлэж байна. Нэг талдаа кино бол зугаа, түүн дээр суурилсан бизнес гэсэн чиг шугамыг даган хөгжиж байхад, нөгөө талд кино бол цэвэр урлагийн илэрхийлэмж гэсэн ойлголтоор урагшилж байна. Киног арилжааны бараа бус цэвэр урлаг хэмээх мөн чанарт хамаатуулан ойлгодог уран бүтээлчид 1960-аас 1970 онд оргил цэгтээ хүрч байсан гэдэг. Тэр үеэс л Европт арт кино урлаг гэх нэр томьёо бий болсон юм. Луи Бунуэль, Ингмар Бергман, Федерико Феллини, Микеланжело Антониони, Роберт Бresson зэрэг арт киноны агуу найруулагчид нэгэн цаг үед зэрэгцэн уран бүтээлээ төрөөж байсан нь кино бол зугаа цаг нөхцөг хэрэгсэл гэх нийтээр тогтсон ойлголтыг халж кино бол бүтээгчийнхээ гүн ухаан, гоо зүй, ертөнцийг үзэх үзлийн илэрхийлэл бүхий урлаг юм гэдгийг тод томруулнаар тунхагласан юм.
Энэ мөчөөс киноны жинхэнэ зохиогч бүтээгч нь найруулагч гэж үзэх болжээ. Найруулагч өөрөө кино зохиолоо бичиж, найруулж, зураг авч, эвлүүлж, продюсерлэх зэрэг ихэнх үүргийг гүйцэтгэх нь элбэг. Чухам эндээс л дэлхийн кино урлаг арилжааны арт гэх хоёр өөр холдрлоор салсан байдаг юм. Арилжааны киног Америк буюу Холливуудад, арт киноны уламжлалыг Европ, тэр дундаа Франц, Итали, Германд түлхүү хамааруулан үздэг. Гэсэн ч одоо бол дэлхийн аль ч улс оронд энэ хоёр чиглэлээр кино хийгдэх болж, ялангуяа Азийн улс орнуудад арт хаус киноны төрөл толгой зохих болов. Холливуд ч студийн тогтолцооноос ангид ажиллаж, ашиг орлох зорилгыг үртэл болгодоггүй кино уран бүтээлчдийг индепендент буюу бие даасан тусгай киночууд гэж салган нэрлэх болжээ. Кино бол үзэл бодол, хүн ухаан, гоо зүй, соёл, амьдралын хэв маяг гээд олон зүйлийг үзэгчдэд хүргэж чадах агуулгын өргөн далаацтай хэрэгсэл учир урлаглаг шинж чанар нь хизээж үдгэрдэггүй юм. Таны одоо яг төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд хийсэн уран сайхны кино баримтат кинонууд нэг жанрынх байгаад нь уу? Янз уу? Ерөнхийдөө бараг нэг жанр ингэж хэлж болох байх. Би энийг ерөнхийдөө зохиогчийн кино гэсэн тийм л нэр томьёоны доор ойлгодог л доо өөрөө хийж байгаа юмыг. Ягаад гэхээр миний хийж байгаа кинонд бол ерөнхийдөө юм зохиогчийн байр суурь дээр илүү жоохон зогссон маягтай. Учраас л би иймэрхүү нэр томьёог илүү тохирох болов гэж боддог л гэсэн үг л дээ. Гэхдээ бол яг ерөнхийдөө кино судал энэ талаараа үзээд харах юм бол энэ яалтчгүй юм арт хаус чиглэл кино болж болох байх. Киноны нэг ийм хідэн төрлүүд байгаа шүү дээ. За жишээ нь экшн ч юм уу, комеди ч гэдэм үү, яг нэг ийм төрлийн кинонууд ч юм бол нэг хүнийг цэнгүүлэх. Тэгээ яг тухайн байгаа цаг хугацаанд бас нэг тодорхой хэмжээний гоё таашаал мэдрэмжүүдийг авах. За түүхэн сэдвтэй кино бол бас нэг жоохон танин мэдүүлэгч гэдэг юм уу те. Ингэсэн юм байж тээ гэдэг нэг тийм бас бодлыг бодуулах үз. Тэмүүт яг таны хийж байгаа арт хаус гэдэг энэ төрлийн кино хүнд юу өгдөг юм гэх юм. Ямар ч хүн ер нь хизээ нэгэн цагт би яах гэж хараад ирсэн юм бэ? Энэ амьдралын утга учир юу юм бэ гэдэг асуултыг өөртөө тавьдаг л байх л та. Хизээ нэгэн цагт ядаж нэг удаа ч гэсэн. Тэгэхээр энэ асуултыг л арт хаус чиглэлийн кино хүмүүст дахин асуудаг л гэсэн үг гэж ойлгодог. Тийм. Урд өмнө бүх итгэжсэн итгэл үнэмшил тэр юмгаа хүртэл эргэж харах боломжийг нь хүнд өгж байгаа гэсэн үг юм уу да. Хамгийн түрүүн арт хаус киног үзэгч өөрөө хамтран бүтээлчдэг гэдгийг л ойлгоод авчих хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол тэнцээ зохиогчийн өөрийнх нь байр суурь, өөрийнх нь үзэл бодол, илэрхийлж байгаа арга барилууд нь маш хүчтэй байдаг. Тэгээд тийм маш их хүчтэй илэрхийлэлтэй уран бүтээлийг хүлээж авмагц тэр үзэгч хүссэн үсээгүй өөрийнхөө одоо үнцгийг өөрчилдөг ч юм уу тийм ээ. Өөрөө тэр юмнаас ямар нэг ямиг ойлгож тэр хүний огт хэлээгүй санаа тэр үзэгч өөрөө үзэж явах далимдаа үзээд ойлгоод шал өөрөө тэр киног тайлбарлаж ойлгож болох гэсэн үг. Тэгэхээр энэ бол уг нь бол үзэгчдэд маш их хэрэг чөлөө өгдөг жанр гэсэн үг. Уг нь өнгөцсөн харах юм бол арт хаус гэхээр ингээд огт үзэгчээ тоодгүй ингээд үзэгчд баг ойлгомжгүй байвал сайн юм шиг мэтэр манайхан ойлгоод байдаг л та. Гэтэл бол энэ бол уг нь бол ерөөсөө тийм биш. Арт хаус кино бол харин үзэгчд илүү их эрх чөлөөг олгодог. Тэр киног ямар л бол ямараар ойлгож болох боломжийг нь өөрөө тэр киног баг бүтээсэн юм шиг тийм сэтгэл төрүүлэхүйц болж явах юм бол энэ арт хаус болж байгаа л гэсэн үг. Жилийн өвгдгийн түүхэн одоо костюмны драмаач байдаг ч юм уу. Бидний хийх дуртай байгаа түүхэн кино бол яг нэг имийг нь авахад барьж аваад одоо нэг баатрын тухай ч юм уу эсвэл яадаг чинь юм адал явдлаар хөөгөөд ч юм уу. За энэ бол ингээд сайн нэн муу нэн бүх юм тодорхой тийм юм гаргаад тавьчихж байгаа гэсэн. Тэгэх юм бол арт хаус киноч нь бол үгүй энэ хүн энэний төлөө энийг золих хэрэгтэй байсан юм уу юм уу тийм ээ. Энийг хайрлаа гэд бидэнд юу үлдэж байгаа юм. Гэх мэтчлэнгийн юм хүмүүсийн өнгөцгөн хараад өнгөрдөг биш. Тийм л асуултуудыг л хүмүүсээс асуух гэж оролдож байгаа гэсэн үг. Гэхдээ арт хаус киноны хамгийн гол юм нь үргэлж асуулт л явагдаж байгаа. Харилцан ярихыг л хүсэж байгаа тийм л
төрөл зүйл. Тэрнээс биш ямар нэг юмыг тулгах, өөрийнхөө үзэл бодлыг тулгаж үзэл сурталаар зодсон тийм юм бол огт байдаггүй. Ийм л учраас би энэ төрөл жанрт илүү сонирхолтой дуртай гэх юм уу. Монголд шинээр түрэн гарч байгаа кинонуудыг ямар ангиллаар төрөл жанрт хувааж болох вэ? Тэгээд манад их хвчлэн комеди л хийж байгаа шүү дээ, тийм ээ. Комеди байх шиг байдаг. Ихэнх нь тэгээд хаяа нэг аимшиг кино харагдах шиг болдог. Тэгээд мелодрам бас нэлээд хамгийн түгээмэл жанрын нэг юм шиг байна. Миний харж байгаагаар хаяа нэг трейлер маягийн юм хийдэг. Тэгээд адлын явдлын. Ерөнхийдөө нэг ийм хэдэн төрөл жанрын кино л Монголд хийгдчих шиг байна шүү дээ. Арт хаус төрөл бол ерөнхийдөө үзэгчдээс юмыг асуудаг. Гэхдээ тэрнээс хариулт нь нэг байгаасаа гэдэг зүйлийг хүсдэггүй гэж ойлгож болох уу? Яг тэгэхээр одоо жишээ нь нэг төрлийн кино за ямар ч хамаагүй нэг кино хийчээд уран бүтээлчид бол эцсийн дүндээ энэ киногоор дамжуулаад ийм юм хийхийг зорьсон юм а гэж ярьдаг шүү дээ, тийм. Арт хаус киноноос бол тийм зүйлийг олж харахгүй гэсэн үг үү? Гэхдээ энэ ч бас нэг жоохон ялгаатай зүйл байх шиг. Гэхдээ арт хаус кино ер нь ямар ч бүтээл хийж байгаа хүн, тийм, ямар нэг юм хийж байгаа хүн өөрөө ямар нэгэн үзэл санаа агуулж л байж тэрийг хийж байгаа шүү дээ. Тэр үзэл санааг нь хүмүүс харин олон янзаар хүлээж авч олон янзаар тайлбарлаж болох тэр боломжийг л өгж байгаа гэсэн үг. Тэр бол арт хаус киноны найруулагч бол өөрийнхөө үзэл бодлыг энэ бол сорын ганц үнэн гэж батлахыг хүсдэггүй л гэсэн үг. Тэрнээс биш тэр хүн бол заавал өөрийн үзэл бодолтой байх ёстой. Тэгжээж л тэр бүтээл гардаг. Тэр гаргасан үзэл санааг нь хүмүүс харин ямар байдлаар хүлээж авах вэ? Тэр бол үзэгчийн өөрийнх нь асуудал болж хувирч байна л гэсэн үг. Сонголтыг үзэгчид өгж байгаа л гэсэн үг л дээ. Тэгээ одоо ингээ бас нээлттэй хийж байгаа кинонуудыг ч юм уу яг шинээр гарч байгаа кинонуудыг харахаар бол арт хаус чиглэлийн кино бол тун цөөхөн байдаг. Харин манай Монголын хувьд бол цөөхөн л байна л да. Үнэхээр цөөхөн байна. Цөөхөн гарч байгаа шалтгаан бол та бол бас хөгжихгүй байна гэж хараад байгаа гэж байгаа шүү дээ. Арт хаус төрлийн кинонууд бол хөгжихгүй байна. Энэ юутай холбоотой юм? Үзэгчтэй холбоотой юм уу? Нийгэмтэй холбоотой юм уу? Уран бүтээлчдтэй холбоотой зүйл юм уу? Хамгийн түрүүн уран бүтээлч нартай холбоотой болж таарна л да. Яагаад тэгэхээр бид нар өөрсдөө энийг хийж байгаа. Биднийг хийх үгүй сонголт чинь бид нар дээр л байж байгаа гэсэн. Тийм учраас мэдээж хэрэг хамгийн түрүүн уран бүтээлч нартай холбоотой. Тэгээ энэ чинь бол бас нэг талаас уран бүтээлчдийн буруу гэж хэлэхэд айгүй төвхтэй. Яг Монголын нөхцөл байдал дээр бол дэмжлэг бол айгүй бага байна шүү дээ. Тэгэхээр үнэхээр энэ чинь гараад ашгаа олохгүй бол тэр хүмүүс айгүй хэцүү байдалд ордог. Учираас одоо ингээд энэ юм чинь явж өгөхгүй. Ингээд хэтэрхий арилжааныхаа чиглэлд давмгайлчихсан байх жишээ нэ тийм. Уг нь бол энэ чинь бол нэг тодорхой хэмжээний хэмжээсийн дунд хоёр биенийгаа жоохон тэнцвүүлсэн байдалтай явж ижил энэ юм чинь хөгждөг гэсэн үг л дээ. Үзэгчийн асуудал бол хамгийн сүүлийн асуудал гэж би хэлэх гээд байна. Одоо огт хүн үзэхгүй кино гэж баг байхгүй шүү дээ. Тэрийн дундаас ч нэг 10 хүн ч гэсэн үзчихвэл байна, тийм ээ. 100 хүн ч үзэж байна. Тэгэхээр тэр үзэж байгаа хүн чинь үзэгч мөн шүү дээ. Мөн бол мөн. Хідэн ширхвэ гэдэг бол тийм. Тоо чухал биш. Тийм. Тэнд хүн үзэж байгаа л гэсэн үг. Тэгэхээр үзэгчийн асуудал бол харьцангуй одоо энэ ч бол тийм хүчтэй нөлөөл харьцангуй баг. Зүгээр энэ нь эргээд нөгөө эдийн засгтайгаа холбоотой байгаа учраас бид нар энийг байнга яриад байдаг болохоос биш. Яг үнэн чанартай бол үзэгчийн асуудал бол энэ ч харьцангуй бага нөлөөлөлтөй. Мэдээж хэрэг нөлөөлж байгаа. Гэхдээ харьцангуй бага гэсэн л ойлголт. Шалтгаан нь юу юм бол? Хамгийн гол нь эдийн засгийн шалтгаан байх шиг байна л да. Хамгийн ихний шалтгаан л гэж ойлгох хэрэгтэй байна. Дараачийн шалтгаан гэх юм бол ерөнхийдөө энэ уран бүтээл хийж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь хандлага. Яг энэ арт хаус төрлийн жанрын киноноо хөгжсөн гэдэг юм уу, эсвэл үзэгчид бас хүлээлттэйгээр үздэг ч гэдэг юм уу, тийм жишээнүүд нь одоо яг тэ ингээд киноч өөрөө айгүй юм урлагийн олон төрөл жанр нийлцсэн нийлмэл урлаг гэж хүмүүс их ярьдаг тийм ээ. Тэр бол бас ингээд үнний ортой зүйл. Гэхдээ
энэ нийлмэл байдал нь юун дээр хамгийн их анзаарэгддэг вэхээр энэ бүх одоо дүрслэх урлагч байдаг ч юм уу, эсвэл театрын урлаг байдаг ч юм уу, хөгжмийн урлаг байдаг ч юм уу те. Энэ бүх урлагуудын чиг хандлага, хөгжлийнхэн чиг хандлага ямар байна вэ гэдгээс хамаарч тухайн орны кино бол бас л хөгжлөн тиймэрхүү л байгаа гэсэн үг. Үндсэндээ давхар хамаатуулж байдаг. Хамаатуулж байж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэгвэл Монголд жишээ нь Art House төрлийн кино хөгжөхөд одоо тэр хамааралд нь багтж байгаа тэгэлгүй яах. Юу байна? Одоо утаг зохиол байна тийм ээ. Дүрслэх урлаг байна, хөгжмийн урлаг байна. Энэ бүх урлагууд чинь өөрсдөө өнөөдрийн дэлхийн яг энэ төр жанр дээр бид нар ямар шүү төвшөнд байна вэ гэдгээсээ л тэрнээс ч л хамаарч Монголын кино бас мөн адилхан л байна. Одоо утга зохиол муу, дүрслэх урлаг нь муу, хөгжмийн урлаг нь муу газар сойлцсон кино гарна гэдэг бол айгүй ховрхон үзэгдэлтэй. Ерөнхий яг зөв зохицол нь юугаараа яаж явах ёстой вэ гэхээр бус бүх энэ дээр дурдсан бүх урлагийн төрөл зүйлүүд чинь жигд хөгжиж энэ кино чинь бас хүчтэй болно л гэсэн үг. Олон улсын сонгодог болон Art House киног илүү өргөн хүрээнд таниулж сонирхолтой содон бүтээлийг үзэгчдийн хүртэл болгох зорилгоор Арт кино өдрөлгийг Монголд 2009 оноос анхлан зохион байгуулж эхэлжээ. Тухайн үед кино сонирхогч залуучууд өөрсдийн хүсэл сонирхолд тулгуурлан Алтан хайс холбоог байгуулан энэхүү кино өдрөлгийг зохион байгуулж болжээ. Dreamers Day гэдэг нэрний учир нь мөрөөдөгчд буюу Dreamers нэртэй киноноос урам авсантай холбоотой аж. Арт киноны өдрөлгөөр дэлхийн олон орны үе үеийн шилдэг кинонуудыг кино сонирхогчид уран бүтээлчдэд Монгол хадмал орчуулгатаагаар өнөөдөр ч гэсэн тогтмол хүргэж байна. Зөвхөн кино үзээ зогсохгүй кино урлагийг агсан төвшөнд сонирхож судалдаг хүмүүсийг нэгтгэх зорилгыг энэхүү арт киноны өдрөлөг агуулдаг байна. Анх гарын 5 хүрээнд багтахаар цөөн тооны залуучууд өдрөлгийг зохион байгуулдаг байсан бол өдгөө 20 гаруй залуучууд энэхүү холбоонд нэгджээ. Арт кино өдрөлгийн үр дүнд Алтан хайс холбоонд байсан залуучуудын төлөөлөл өөрсдөө кино уран бүтээлчд болж зарим нь кино урлагийг гүнзгийрүүлэн судалж энэ чиглэлээр суралцж байна. Бэм гараг бүр зохион байгуулдаг Dreamers Day өдрөлг нь 2009 оноос хойш өдийг хүртэл 370 гаруй удаагийн үзүүрээр төдий тооны сонгодог болон Art House киног үзэгчдэд хүргэж байна. Your kiss to me is worth a fortune. Your love for me is everything. I guess I'll never know the reason why you love me as you do. That's the wonder of you. Та түрүү ярианда дурдсан одоо кино урлагийн салбарт хөл тавиад, урлагийн салбарт хөл тавиад 30 гаруй жил болсон байна гэд. Одоо энэ 30 гаруй жилийн хугацаанд та одоо анх ямар байснаасаа өдийг хүртэл одоо яг өөрийгөө уран бүтээлч гэж нэрлэх хэмжээнд юу хизээ хүрсэн гэж боддог бай. Би одоо ч хүрсэн эсгээ мэдэхгүй яг үнийг хэлэхэд. Энэ бол зүгээр ингэж бодлоо ухаантай хүн болох гэж манжилж хэлж байгаа үгүй ш. Энэ бол яг л чин сэтгэлээсээ л би энийг хэлж байна. Уран бүтээлч байна гэдэг чинь бол зүгээр нэг юм ямар нэгэн юмыг ингээ гой сайхнаар хийчих тухай яриа биш л дээ. Одоо иймэрхүү юм хийдэг хүнийг нөгөө ремеслник гэж орсоор хэлдэг. Одоо юу гэдэг гарын дүүтэй хүн гэдэг ч юм уу, мэрэгжлийн хүнч гэдэг ч юм уу тийм. Яа уран бүтээлч гэдэг чинь бол миний бодлоор арай өөр зүйл байдаг бах. Тэгээ энэ нь бол ингээд насан туршдаа суралцдаг. Тэгээ магадгүй насныхаа эцэст чи юу ч хийж чадаагүй юм байна шүү дээ. Чи юусаа шал хэрэггүй амьдралаа үрсэн байна шүү дээ гэж ухаарах тийм гашуун цаг мөч чи ирж магадгүй. Уран бүтээлч болох сонголт нь зөвхөн яг гоо зүйн төдийгүй хүнээс одоо нинжин сэтгэл, хүн байх, хариуцлага гэдэг олон зүйлсүүдийг ардаа дагуулж байдгаа гэж та хэлсэн байсан. Мэдээж энэ учир шалтгаантай учраас энэ зүйлийг ярьж хэлсэн байх гэж таамаглаж байна. Ер нь уран бүтээлүүд чинь авиастай холбоотой болохоор авиас чинь мэдээж хэрэг өгөгдлийн л асуудал ч байгалаасаа ягдсан. Гэхдээ тэр авиастай хүн бүхэн бас энэ ч амжилттай явдгүй. Тэр тусмаа киноны салбар дээр бол энэ бас айгүй наата цаанта байдаг л да.
Тэгэхээр авиас гэдэг чинь бол зүгээр ингээд чамд өгчихсэн тийм бэлэг гэж бас ойлгож болохгүй юм шиг надад санагддаг л дээ. Энэ бол илүү хариуцлага гэх юм уу. Хэрвээ үнэхээр чи хурцсан авиастай байх юм бол тэр чамд өгөгдсөн тэр авиасаа чи бүрэн гүйцэд гаргаж хүмүүст хэрэгтэй юм хийх тэр хариуцлага нь тэр хүн дээрээ бас давхар ирчдэг гэсэн үг. Тэгэхээр чи өөртөө шаардлага тавьж сурах, хариуцлагатай байх энэ бүх юм чинь бол айгүй киноны хувьд бол айгүй юм чухал болж эхэлдэг л дээ. Нөгөө хийж байгаа онцлог байдлаасаа болоод. Магадгүй яруу найрагч хүнд бол энэ бол харьцангуй бага нөлөөлдөг байж магадгүй тий. Тэр чинь хүн өөрөө бичээл өөрөөсөө хамаарах юм хийчихэж байгаа харьцангуй гайгүй юм шүү дээ. Гэтэл киноч айгүй олон юмнаас хамаарч байгаа, айгүй олон хүмүүстэй ажиллаж байгаа учраас энэ чинь бол зайлшгүй хувийн сахилга бат бол нөлөөлөх багийн ажиллагаа гэдэг утгаараа гэсэн үг байна. Тийм учраас энэ уран бүтээлч гэж цээжэд илтгэхээс бол айгүй болгоомжтой байх хэрэгтэй л даа хүмүүс. Маш болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээ урлагийн ямар нэгэн бүтээлийг бүтээлч нь бол айгүй олон хүмүүст нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр их олон хүмүүс чи нөлөөлж байгаа учраас хийсэн юмныхаа төлөө хариуцлага зайлшгүй үүрэх ёстой болж эхэлдэг гэсэн үг тийм учраас л энэ үндэ жоохон хариуцлагатай байх ёстой л гэсэн утга санаагаар би ханддаг л та. Бас байнга өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй ах уран бүтээлчд. Мэдээж энэ чинь нөгөө насан туршдаа суралцж байгаа процесс учраас байнга л хүмүүсийн ямиг үзэж харж юм сонсож тэр зөвхөн киноч биш. Бусад бүх төрлийн урлагуудын талаар тодорхой мэдээлэлтэй байх хэрэгтэй, тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Уран бүтээлч ямар үед хизээ яг уран бүтээлч болдгийг? Бүр гений хүмүүсийн хувьд бол энэ бол асуудал айгүй өөр болох байх л та. Маш их авиастай хүмүүс гэсэн үг байх нь шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс ч нь бол тэгэж олон удаа төрдөггүй, цөөхөнч байдаг. Тийм ч учраас тэр гений гэж нэр хүртдэг байх л та. Энэ хүмүүсийн хувьд бол энэ мэдрэмжээ мэдрэх өөрөө уран бүтээлч гэж мэдрэх мэдрэмж нь бол айгүй ихт илэрхийлэгддэг, мэдэрдэг байх гэж би боддог. Зүгээр одоо юу гэдгийг мань мэтийн жирийн гэж хэлээ л та тийм ээ. Ийм яг нь авиасын тодорхой хэмжээ байлаа. Тэгээд тэр юм ингээ илэрхийлэх гэж оролдож байгаа хүмүүсийн хувьд бол энэ бол хэзээч дуусахгүй зам л гэж хэлмээр байдаг. Таны хувьд ажлын гараагаа Монгол кино үйлдвэрт одоо туслах зураглаач архилж исэн гэж хэлжсэн. Тухайн үед бол мэдээж одоо Монголын кино урлагийн салбарын алтан үеийнхэн тэнд ажиллаж исэн баг. Та тэр хүмүүсээс юу суралцаж мэдсэн бэ? Үндэ яг одоо миний байж байгаа энэ бүх зүйлч нь бол яг тэр хүмүүс байсан учраас л би болсон гэсэн үг гэж боддог л доо. Тэгээд тэр үед Аз болоход одоо бараг л бүх л манай Монголын киноны суурийг тавьсан том найруулагч нар бүгдээрээ амьдсрын уран бүтээлээ төрөвж исэн үйл дээ 83 гэхээр чинь. Гэхдээ ингээд тэр хүмүүс бол ингээд яг чи энийг ингэж хий, трийг тэгэж хий, ингэж зааж исэн юмыг бол нэг би санахгүй байдаг л да. Намайг кино үйлдвэрт анх жигждгаа хөтөлж оруулж өгсөн. Дараа намайг зөвлөлт бодуулсад тэр үеинд зөвлөлт бодуулсад сургууль руу явуул өгсөн нь бол Балжин юм найруулагч. Тэр үед соёлын яамны сайд болоод одоо намайг энэ хүүхдийг л сургуульд явуулна гэж явуулж өгсөн. Тэгэхээр энэ хоёр том найруулагчийн буйнаар би энэ мэргэжилтэд болсон гэж бодож явдаг. Өөрийн хүндэлж хайрладаг тэр хоёр найруулагч энэ салбар руу ороход бас нөлөөлөөд салбар руу оруулаад өгсөн байгаа гэдэг утгаараа нөгөө хүн байх, нөгөө хариуцлага, нөгөө уран бүтээлчийн байх ёстой гэдэг тэр шаардлагууд тань дээр бас асар чухал орон зайг эзлэх гэдэг надад тий. Тэгж байгаа. Үнэхээр энэ хоёр хүн байгаагүй бол би энэ кино руу хизээч ингэж явахгүй л байх байсан баг. Дээрээс нь өшөө сумхүү найруулагчийг би бас үргэлж дуусдаг. Тэгээ олон жил туслахаар нь явсан маш их зураглаач Монгол улсын гавьяат урлагийн гавьяат зүтгэлтэн маш их энэ хэдэн хүмүүсийн ер нь бол хилээд байх юм бол бүгдийг нь хэлнэ л дээ. Тэр үед чинь
яг нэг хүнийг дагансан туслах гэж байдгүй. Бид нар ингээл тушаал гараад за чи энэ кинон дээр туслахаар явна шүү гээл тэгэл хэн дайрлсан үнийхээ туслахыг хийгээ явна гэсэн үг л дээ. Тийм учраас ерөнхийдөө одоо Монголын кинонд ажиллаж исэн бүх бараг л ихэнх олон зураглаач нарын туслахаар ажиллаж үзсэн олон том найруулагч нарын кинонд нь зүгээргүй группт нь багтаад ажиллаж исэн. Тэгэл энэ бүх хүмүүс байсан учраас л би одоо энийг тэр хүмүүсийн юмыг ингээд унтраачихгүй юмсан гэсэн тийм бодлол үргэлж байдаг л та. Тэгэхээр энэ хүмүүс надад сургасан заасан юмны хамгийн гол юм нь хүн байхыг л надад сургасан гэсэн үг. Өөрийнхөө итгэл үнэмшлийг худалддаггүй байх, өөрийнхөө хүссэн зорилгын төлөө чанд зогсдог байх. Энэ хүн чанарын гайхамшигтай зүйлүүдийг л надад сургасан. Амьдралын асар их том их сургуулийг сургаж өгсөн хүмүүс. Намайг хүн болгосон хүмүүс л гэж би боддог. Таны анхны оролцож исэн кино бүтээл ямар кино байсан? Хамгийн анхных. Тэгээд бас ямар оролцоотойгоор оролцож исэн? Хамгийн анхных бол Сумхүү найруулагчийн Сахиулуу сахиусуу гэдэг кино байгаа. Энэ маш дээр үеийн кино болсон л дээ. 1983 онд хийгдсэн байгаа. Тэгээд тэр үед би нэг кино үйлдвэрт анх туслах ажилчингаар орсон. Тэгээ эн чинь бол зүгээр хайрцаг савлуудаг л ажил шүү дээ. Ер нь бол аюултаны хэлсэн үг байдаг л да. Манайхан ингээд сайн зохиолч байна. Тэгээд нэг жоохон тааруухан хүн байна гэдгийг нийлүүлээд ингээд хольж утгаад ойлгоод байх шиг байдаг те. Ингээд энэ яг хүн тааруухан ч гэсэн ингээд зохиолны аюуд ажгүй штэ энэ гэж бараг тэгж ярих гэдэг тэгдэг. Тэгээ аюул бол тийм байдгүй штэ. Сайн хүнээс сайн юм гардаг, муу хүнээс муу юм гардаг гэж хэлдэг. Тэгээ тэрнтэй бол би санал нэг л байдаг л та. Ерөнхийдөө хамгийн түрүүнд хэлээ хүн болох хэрэгтэй. Энэ бол аюул чухал. They say it's a matter of time, 1,000 days and the sun won't shine before I come back to you. When I'm happy, nothing's going to stop me. I'm making my way home, I'm making my way. For your love I will go far, I wanna be wherever you are. I know I'm coming back for you. Our love is a river long, the best ride in a million wrongs. I know I'm coming back to you. And I'm happy, nothing's going to stop me. I'm making my way home, I'm making my way. I go solo, oh I go solo. I'm making my way home, I'm making my way. I'm happy, nothing's going to stop me. I'm making my way home, I'm making my way. I go solo, oh I go solo. I'm making my way home, I'm making my way. Олон улсын гэсэн тодтолтой кино наадмуудад ер нь Монгол улс хэдийгээс оролцож эхэлсэн байт юм бэ?
Ер нь тэгэл Монгол кино би үүсч би болсон цагаас л ерөнхийдөө оролцож байсан гэж ойлгож болох байх л та. Яагаад гэхээр одоо яг жишээлх юм бол Монгол хүүгээд 35 оны Пудовкны хийсэн кино байгаа. Тэгээд тэр бол айгүй бас дэлхийн түүхэнд нэрээ мөнгөлцсөн кино байгаа. Хэдийгээр монголчууд хийгээгүй орсон зөвлөлтөй найруулагч хийсэн ч гэсэн Монгол зураг авагдсан монголчууд тоглодог кино гэсэн утгаараа. Тэгэл одоо жигж тухайн ардын элчээс эхлээл Москвагийн олон улсын кино наадамд оролцоод тэнцэнээс шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг амж ирсэн тийм ээ. Тэгэхээр энэ бол бас л том амжилт байсан гэсэн үг. Тэгээд хуучны үед бол кинонууд бол оролцдог л байсан. Гэхдээ тэр нь бол нөгөө социалист хүрээллийнхаа орнуудад болдог фестивалд оролцдог байсан. Эргэлдээ ихэнх нь. Нэг иймэрхүү л байдаг. Шинэ үеийн кино бол харьцангуй нэг амжилттай олон юугаар оролцсон юм арай бага байж байгаад одоо бол бас ингээд хүмүүс янз бүрээр оролцоод эхэлж байгаа шиг байна. Дэлхийд даяар бол олон улсын кино наадмууд бол маш олон төрлийн тухайн хотынхоо нэрээр ч юм уу нэрлсэн байдаг. Эдгээр нь хоорондоо чансааны хувьд ялгаатай байдаг уу? Би нэг фестивал International Festivals.com сайт руу орж чадж хахад 3000-аад фестивал бүртгэгдсэн харагдчихсэн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр эн чинь үндсэндээ нэг өдөрт баг 10-аад фестивал хаа нэгтээ болж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр олон фестивалууд бол бүгдээрээ тийм сайн байна гэж байхгүй л дээ. Тэгэхээр энэ бол мэдээж хэрэг чансаатай сайн фестивалууд одоо бүгдийг мэддэг Cannes, Venice, Берлин тийм ээ. Тэгээ Sundance гэх мэт Rotterdam гэж явна гэсэн үг л дээ. Энэ хэдэн том фестивал ч нь бол ингээд үндсэндээ чамдэр тамга даддаг. Одоо чанарын тэмдэг дадж ийн гэсэн үг шүү дээ. Чиний хийсэн юм. Дүн тавьж байна гэсэн үг. Тэгэхээр энэ фестивалууд чи яагаад ийм нэр хүндтэй, яагаад чадал чансаатай байдаг вэ гэхээр хамгийн түрүүн оролцож байгаа киноныхаа чанараас хамаардаг. Өөрөөр хэлэх юм бол программын хүчин чадал ямар байна вэ? Хоёрдугаарт тэнцээ оролцож байгаа хүмүүсийн чанараас чаддаг. Тэнцээ хэдий ч нэг ийм шийдвэр гаргагч нь тий. Одоо кино үйлдвэрлэлийн салбарт дэлхийн хэмжээнд ч тий. Хичнээн том тоглогч нар тэнцээ цуглаж ийн бай гэдэг. Гуравдугаарт нь хэвлэл мэдээлэл ямар хүмүүс тийшээ очиж ийн бай гэдэг. Ийм гурван үндсэн шалгуурлал фестивалийн нэр хүндийг бий болгож өгдөг гэсэн үг. Ингээл хамгийн сүүлийн жишээ гэхэд таны алсын удирдлага өөр бас тодорхой хэмжээний баримтат кинонууд ч гэсэн ингээл олон улсын кино наадмуудад оролцоод шагналын тэрэг авлаа гэж ярьдэн шүү дээ. Хамгийн одоо томоох нь гэх юм уу да. Бусаны олон улсын кино наадмаас алсын удирдлага кино Гран При болсон гэл энэ үр дүн нь юу вэ? Ингээд олон улсын кино наадамд оролцоод тэр чинь одоо бүр тэр гүндээ шагналыг авчаад байна шүү дээ, тий. Яг хөө мэдээж хэрэг хамгийн түрүү энэ чинь улс орны бас сурталчилгаа болно гэсэн шүү дээ. Чи бас нэг кинотой юм байна, кино хийдэг юм байна гэдгийг өөр улсынхан мэднээс шавна гэсэн тий. Дээрээс нь хувь уран бүтээлчтэй бол энэ бол аюул чухал та. Яг өөрөө чи мэрэгжлийн ямар төвшөнд одоо явж гин гэдгээ харах боломж олдож гин гэсэн үг. Тэгээд дээрээс нь ямар ч фестивал ямар нэг тодорхой хэмжүүрээр кино шалгаж авж байгаа учраас тэнцээ чинь ямар нэгэн хэмжээгээр чухал юм байна тийм. Байгуу кинонууд гарна гэсэн үг шүү. Тэгэхээр тэр кинонуудыг очиод үзчих гэх бол тэр чинь бол ингээ үнгүй юм хичээл болчихж байгаа гэсэн үг. Солилцох нэг солилцож байна гэсэн үг. Тэгээд кино фестивалуудын чигээр маш олон янзын юм хөтөлбөрүүд хэрэгждэг тийм ээ. Маш олон мастер классууд явагддаг. Тэгэхээр тэр бүгдд нь оролцоод ингээ явах юм бол энэ бол өөрийнхөө ажил мэргэжилтээр урагшлах аягүй сайхан боломж болдог гэсэн үг л дээ. Тэгэхээр хэдий ч нэ олон улсын кино наадамд ялангуяа чансаатай олон улсын кино наадамд оролцсон төдий ч нэ урлагийн салбарынхантай танилцсан, танилын хүрээд хэлнэ гэсэн үг баг. Тэр нь одоо цаашлаа таны уран бүтээлд бас нөлөөлдөг баг. Тэгнэ гэсэн үг. Тийм ч учраас ерөнхийдөө фестивал наадамд оролцсон гэдэг чинь бол бидний хувьд бол яг цаашаа суралцах нэг хэлбэр болчихж байгаа гэсэн. Яг манай ажлын салшгүй нэг хэсэг болчихж байгаа гэсэн үг л дээ. Тэрнээс өш тийшээ очиод ингээд нэг улаан ногоо хийсэн дээгүүр алхаад байх нь ч тийм гол биш. 신세계
жилийн 김봉수 Dating Busan International Film Festival to winners of New Currents Award or Remote Control. Таны одоо жишээ тэр наадамд л нэг оролцчих юмсан, оролцоод үзчих юмсан гэж зэрдэг, хүсдэг, мөрөөддөг тийм наадам байгаа юу? Олон улсын. Гэхдээ яг хөө эн чинь ингээд нөгөө хамгийн нэртэй нэг 4-5 кино наадам байгаа шүү дээ. Эн чинь бол зөвхөн миний ч биш том бүхэл кино хийж байгаа хүмүүсийн хүсэл мөрөөдөл байгаа баг. Гэхдээ яг энийг одоо бүр ингээд чичлээ салглаад ч юм уу ингээд дайрчих юм бол надад л яагаад гэхээр бол эцсийн бүлэгтээ бол зөвхөн тэр фестивалд оролцох тийм зорилгоор юм хийгээд эхлэх юм бол эн чинь эргээд өөрийнхөө бас юм ингэж хязгаарлах хэлбэр рүү шилжинэ гэсэн үг тийм тийм нэрэ. Одоо манад бол Улаанбаатар кино наадам гэдэг хүн болгон мэдж байгаа ах бас чансаатай, чанартай бүтээлүүдийг үзэгчдэд хүргэдэг. Улаанбаатар кино наадам хэддэг жилдээ зохион байгуулагдаж байгаа бол та ямар оролцоотой байдаг вэ? Хэрвээ би энэ дүрээг бол нэг 12 дахь жилдээ болж байна уу. Эхлээд яг олон улсын гэж яваагүй баг. Тэгвэл дотоодынхаа киночд зориулсан эхний 1-2 удаа зохион байгуулагдаж ирсэн санагдаж байна. Тэгээ эхнийх нь нэг тийм үед би нэг шүүгч мөгч хийж исэн юу байгаад тэрнээс хойш зүгээр үзэгч үгээд үзэгчийн л журмаар л оролцдог гэх үү дээ. Энэ жилийн хувьд таны кино нээлтийн киногоор шалгарсан бас тодорхой хэмжээний өрсөлдөөн болсон баг. Одоо мэдэхгүй байна. Уг нь бол олон улсын фестивалийн жишг нь бол одоо юу гэдэг нээлтийн хаалтын киногоо бол тэгж юм шалгаруулалтын тэр одоо нээлттэй тийм уралдааны хэлбэрээр огт хийдгүү л дээ. Энэ бол ерөөсөө жишгэн тийм байдаг. Фестивалыг зохион байгуулж байгаа хүмүүс фестивалийн програмыг хийдэг хүмүүс хоёр нэгдээд тэгээд кино фестивалынхаа нээлтийн кино, хаалтын киног өөрсдөө сонгодог. Энэ бол нээлттэй уралдааны хэлбэр огт байдаггүй. Ямар кинонууд нээлтийн киногоор одоо ороод шалгарсан тэр мөрийг бол би мэдэхгүй. Зүгээр бидрүүс өөрсдөө ингээд нээлтийн кино болсон бол айгүй баяртай байгаа. Би нэг зүйлийг сонсч ирсэн. Хэвтрийн хуурын сайхны кино яг зураг авалт эхлэхээс өмнө төсөл хэлбэрээрээ олон улсын кино наадмууд дээр очиж бас танилцуулагдаад тэгээд оролцох эрхээ авсан гэж сонсч ирсэн. Тэгээд одоо 11 сард бол дэлхийн нээлт нь болох гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та бас хэвтрийн хүн дээр хэр хүлээлттэй байна? Юу ч хүлээхгүй байгаа. Шулуух хэл. Нэрээ юу? Нэрээ. Энэ бол манайхаа ингээд юу гэдэг л дээ. Одоо юу гэдэг энэ том кино наадмууд ч байдаг ч юм уу олон улсын кино наадам энэ гэхээр ингээд ийм амархан ч юм шиг энэ бодоод ахчих байгаа. Гэтэл яг үнэн чанартай өнөөдөр дэлхийд хичнээн хүн хэдэн кино хийж байгаа билээ гэдэг хамгийн наадах нь зүгээр л энгээс л төсөөлөд үзэлтэй тийм ээ. Монгол тухайдаа 30-40 кино баргал жилдээ болж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бид нар ч одоо жилээс жилд одоо чанар сайжраад л байгаа тийм ээ. Тэгэх юм бол киноных нь хөгжил нь манайхаас хамаагүй дээр өчнөө олон орн байна тийм ээ. Бид нар шиг адилхан төвшөнд явж байгаа өчнөө олон орн байна. Тэр газар ч өчнөө олон хэдэн 100 мянган найруулагч нар байж байна. Тэр хүмүүс чинь бүгдээрээ кино хийж байна тийм ээ. Тэгээд тэрэн дундаас очиж юу яана гэдэг бол бас тийм амархан асуудал биш. Энэ бол маш хатуу чанга зүйл хатуу самар байдаг. Яг үнийг хэлэх юм бол тэгээд энэ дээр бол энэ хүлээхгүй байж сурах хэрэгтэй бүр. Тэгэх юм бол чи их сэтгэл амраа тайвшраад ингээд юм өөрөөсөө бодож санах юмгүй юм хийж ийна гэсэн үг. Энэнд хитрхи шунжтай ярих бол өөрийгөө алж л байгаа гэсэн үг.
Зохиолч Аюур Цааны одоо дурсгалгүй ертөнцийн блюз гээд энэ номон дээр анх хэвлэгдсэн. Бүр 2002 онд гарсан ном байсан. Та 2002 онд гарсан одоо 18 жилийн өмнөх энэ хэвтрийн хүн гэдэг зохиолтой анх яаж танилцчихсан бэ? Энэ Аюурын анхных нь үргэлжилсэн үгийн зохиолын төвөр. Тэгээд Аюур өөрөө үргэлжилсэн үгийнхаа анхны төвөр байсан болохоор бас нэлээд баяртай байсан байх л да. Тэгээ Аюур надаа энийг хэвлэгснийхэн дөнгөж дараахан 1 сарын 25 ч байна уу нэг тиймэрхүү өгнөл надад байдаг юм л да. Тийм он сараа тавиад авчирч өгсөн. Тэгээд тэрийг би тэр доор нь уншаад надад маш их таалагдсан л да. Энэ ном бол үнэхээр орчин үеийн Монголын утга зохиолд үлэгдэл болох үс ийм ном болсон юм шиг надад санагдсан. Хэвлэн хүн маш их таалагдсан. Тэгэл хэвлэн үнээр кино хийл гэж бодсон юм л да. Тэгэл тэрнээс хойш энэ зохиолыг нь янз бүрээр жоохон оролдоол тэгэл 3-4 жилээр мартаал дахиад эргэж нэг 3-4 жилийн дараа авч эргэж хараад ч юм уу ингээл яагаад тэгэхээр энийг нөгөө үргэлжлүүлээ бариад ингээд суугаад байх боломжч байгаагүй тэгээд тэргүү энэ бол санхүүжилт олж хийхдээ бол Монголын нөхцөлд бол айгүй хүнд хэцүү байсан учраас тэрийг би мэдчихсэн продюсер маань мэдчихсэн тийм учраас тэгж олон жилийн төлөө ингэж хатуу тэмцээд байсан юм бол харцсангүй баг. Тэгээд технологийн хувьд бол ухаан дөнгөж кино ч одоо дижитал болж исэн үе тийм ээ. Одооных шиг ийм боломж бас хараахан бүрдээгүй байлаа. Тийм болохоор иймэрхүү кино хийн гэхэд бол тухайн үед нь одоо хэрэгжилж болох байсан технологи нь бол миний сэтгэлд бол огтхонч хүрэхгүй байсан. Олон янзын шалтгаануудаар энэ чинь ингээл хоош нь тавьчихл байгаа гэсэн. Тэгэл хаяа нэг явж байгаа л 4-5 жилийн хойно ч юм уу нэг гаргаж ирж нэг эргүүлж хараад за энэ нэг имийг нь жоохон засчдаг чинь билүүгээ бол засчаал. Тэгэл дахиад нэг 2-3 жил хайчаал. Тэгэл яваад байсан гэсэн үг л дээ. Тэгээ харин алсын удирдлагын дараа ерөнхийдөө жоохон арай жоохон хүч нэмсэн гэхүүдээ энэ талаар. Бүр их анхаарлаа хандуулсан л. Тэгээ яг нөгөө Каны ателед сонгогдсон явдал бол энд бас айгүй урам өгсөн л дөө. Энэ бол айгүй том урам байсан. Хэрвээ Каны ателед сонгогдоогүй байсан бол энийг би баг ингээл цагаал өдөө хүртэл хийгээгүй явж л байх байсан баг. Уншигчдын хувьд хэвтрийн хүнийг одоо харахтаа бас кино болгоход нэлээд тийм адармаатай зохиол гэж үздэг. Тэгээд таны хувьд бас яг юм постмодерн чиглэлийн юм хэцүү зохиолыг сонгож авсан байдаг. Тэгээд 18 жилийн өмнөх одоо тухайн үед таны төрж исэн мэдрэмж одоо энийг кино болгол би үзэгчдэд яг тийм санаа хүрэх юм байна да гэдэг тэр мэдрэмж одоо хүрчихсэн санаа нь одоо өөрчлөгдсөн үү эсвэл яг тэр хിവэрэ кино болсон уу? Мэдээж хэрэг өөрчлөгдсөн. Гэхдээ ерөнхийдөө киноны бүтэц үйл явдал бол огтхон ч баг өөрчлөгдөөгүй гэж хэлж болно. Нэг өөрчлөгдсөн юм бол харьцангуй бага. Яг хамгийн ихний хийжсэн хувилбараас бол нэлээд өөр болсон л доо. Гэхдээ ерөнхийдөө ингээд энэ юм чинь нэг хамгийн ихний хувилбар бол хамгийн муу хувилбар байдаг ерөнхийдөө. Тэгээ энэ чинь нэг зөвхөн хэвлэн хүн ч биш ерөнхийдөө ямар ч зохиолыг бичиж эхлээд нэг ихний нэг 3 дараа бичигдчихэж дараа нь нэг за энэ нэг юмыг ингээд жоохон ингээд цааш нь сайжруулах хэрэгтэй юм да гэсэн хэмжээнд очдог гэсэн үг л дээ. Тэгэхээр яг тэр үеэсээ бол энэ бол одоо үйл явдал бүтцийнхээ хувьд бол нэг тийм онцгийн өөрчлөлт гараагүй. Гэхдээ хэлэх гэсэн гол санаа бол айгүй хүчтэй өөрчлөгдсөн л гэж ойлгож байна. Хувь тавиланд та нэлийн итгэдэг гэж ойлгоод байна л да. Би яа тэгэхээр өмнө нь ярьсан зүйлүүдээс ч тэр одоо ингээд бодоод үзэхэд ч гэсэн магадгүй тухайн үедээ тэр чинь анхны зохиолын уншижсэн цаг хугацаа болоод байгаас бараг 18 жилийн өмнө гэдэг байгаа шүү дээ тийм. Тухайн үедээ яг бодцоош хэрэгцээ шууд кино болгосон бол өнөөдөр бэлэн болцсон байгаа хэвтрийн хүн хоёр бол мэдээж шал өөр л хоёр кино болох байсан байж таарах болов гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр та яг энийг одоо магадгүй хувь тавилан чиж хүлээж авдаг ч юм уу? Яг ерөнхийдөө одоо бид нар чинь одоо дорны хүмүүс гэж илүү юм буддист маягийн сэтгэлгээтэй ч юм уу тийм хүмүүсийн тоонд л орох байлгүй те. Ямар ч байсан Монгол манай Азад байж байгаа буддийн шашин шүтдэг юм болохоор тэгэхээр бидний сэтгэлгээнд бол энэ дорны зүйл бол хүссэн үсээгүй бидний цосонд байдаг баг л та. Тийм ч болохоор ингээ хувь тавилангийн юмыг бас
одоо 100% хүлээн зөвшөөрдөг гэж хэлэхэд хаашаа. Гэхдээ иймэрхүү огт хүлээн зөвшөөрдөг гэхэд бас хаашаа тий. Иймэрхүү л бол байх боломжтой гэж боддог юм уу да. Тиймэрхүү хэмжээнд хүлээн зөвшөөрдөг баг. Ерөнхийдөө энэ кино хэвхэн бас нэг талаас нэлээд буддист маягийн кино гэж хэлж болохоор л баг л да. Дэвтрийн хүнийг уншиж байхдаа одоо аюултай зохиолч ингээд нэг тайлбар маягийн юм уу нэг тийм шигтгээг оруулсан байсан. Одоо энэ дүр бол одоо ингээд зохиолчийн миний эрх мэдлээс гараа авчлаа. Надад дотоод ертөнцөө нээхгүй байж гэдэг юм уу? Тэрийг нь яг та кинон дээр кинон хариулагчийнхаа үүднээс одоо зохиолчих нь буулгаагүй санааг буулгасан юм шиг харагдчихсан. Яг нь энэ нөгөө хэлэх гэсэн санаа нь өөр болцсон учраас л яг иймэрхүү хэлбэр рүү орсон гэсэн үг л дээ. Опон зохиол дээрээ бол хэвчэн хүн яагаад хэвчэн хүн болцсон тухай бол огт байдаггүй тийм ээ. Кинон дээрээ бол энэ бол бас нэлээд ойлгомжтой байх гэж би бодож байна. Яагаад хэвчэн хүн болчихсон тэр гэвэл нэлээд юм арай илүү тод ямар ч л илүү тод зохиолоос илүү тод явж идэг. Тэгээд ер нь иймэрхүү юм пост модерн маягийн зохиолууд дээр бол яг юуг нь зохиолд авч үлдэх юм, юуг нь кинон дээр авах юм гэдэг, юуг нь хасахын гэдэг бол айгүй юм чухал сонголт гэсэн үг л дээ. Анхнаасаа эн чинь бас нэг зохиолоо уншиж байхдаа тодорхой хэмжээний төсөөллийг бий болгодог байхaltaй те найруулагч нарыг би тэгэж ойлгоод байна. Таны яг тэр төсөөлөлд бий болсон уран бүтээл яг дэлгэцэнд бий болж чадсан уу? Ерөнхийдөө гайгүй гэж бодож байна тийм. Ерөнхийдөө би анхлын яхта нэг иймэрхүү бүтцтэй кино байх болов гэж бодож байсан. Ерөнхийдөө тэр яг хөө мэдээж хэрэг өөрчлөгдөж байгаа юмнууд байгаа. Тэгэхээр чинь хичнээн тэрийг ингэж нарийн урьдчилж бэлтгэсэн байлаа ч гэсэн яг зураг авалтын талбай дээр ирмэгц байдал бол шал өөр болдог. Тэгэл энэ бүх юм чинь бас энэ юмд тодорхой хэмжээгээр нөлөөлж л байдаг. Гэхдээ ерөнхий уур амьсгал тэр юм бол хадгалагдсан байх л гэж бодож байгаа. Боломжгүй зүйлүүд бол байгаа шүү дээ. Чинь утга зохиолын хэлээр бичигдсэн зүйл дээрээс нь юм тодорхой юм төрөл жанрын хэлбэрийг айгүй хүчтэй хадгалсан юм зохиол байгаа учраас энэ бол бас тийм юу байгаа л да. Одоо зохиолч өөрийнх нь референсүүд байгаа шүү дээ. Одоо Виржиниа Вулфийн зохиолоос ишлэл татсан байдаг ч юм уу те. Хенригийн зохиолоос ишлэл татсан байдаг ч юм уу. Үгүй тэр орчин үеийн зургийн талаар опартын тухай тэр ишлэл гэх мэтийн ийм зүйлүүдийг бол кинон дээр авч хэрэглэх боломж нь их мөө. За аваад хэрэгэлсэн байлаа ихтэл энэ тийм амжилттай болох магадлал айгүй бага гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү юмнуудыг нь хасч янзлах өөр хэлбэрээр үзүүлэх гэсэн тийм юмнууд бол байгаа л да. Гэхдээ яг тэр юуныхын тухай ярьж болох юм. Ерөнхийдөө хэлэх яг юу хэлэх гэсэн бэ энэгээр гэдэг талаар тэгээд тэр анхных нь хувилбар энэ бол нэлээд өөрчлөгдсөн гэж би сая ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол магадгүй арай жоохон сонирн байж магадгүй. Анхуул би яг аюурын энэ авж исэн энэ ишлэл байгаа одоо чи үний өмнө чи сохор харин би хэлгүүдүүлээ айлуудыг бол гаргараасаа барилдаа хэн нэг ойлгох гэж оролдъё л доо гэх мэтэн тийм ээ. Бас энэ нөгөө нэг миний энэ дэлхийд битсэн хинч хариулаагүй загтлын тэр гэсэн иймэрхүү ишлүүдийг авсан байдаг тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү талыг нь би илүү барьсан тийм юугаар л хийх гэжсэн гэсэн үг л дээ киног бол. Илүү яг хөө илүү би бид нар ч өөрсдөө хүссэн үсээгүй юм додны хүмүүс шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо юу гэдэг нь додны гүн ухааны талынх нь юм бол надад илүү их сонирхолтой байсан гэсэн үг. Анхандаа бол одоо хот тавилангийн тухай асуудал байна тийм. Хүн өөрийнхөө амьдралын ямар хэсгийг шийдэж чаддیں۔ Ямар хэсэг нь ингээд чадахгүй ингээд чи ингээд зүгээр л ингээд сохор болчдөг тийм. Хот тавилан ингээд хин нэгэн хүн чиний өмнөөс ингээд яаж амьдрах, юу тохиолдохыг чинь заацсан юм шиг. Тиймэрхүү тохиолдлууд хаяа бидний амьдралд тохиолддог шүү дээ. Тэгэхээр энэ юм бол надад айгүй юм сонирхолтой байсан гэсэн үг. Ихэнх үедээ. Яг тэгээд энэ нь бол ингээд энэ 18 жилийн хугацаанд өөрчлөгдөв. Би ч гэсэн ингээд нас яваад явж юм тийм ээ. Тэгэхээр энэ чинь амьдралыг үзэх үзэл санаа чинь бас ингээд жоохноор өөрчлөгдөж байгаа гэсэн үг шүү дээ.
нийгэмд болж байгаа энэ үйл явдлууд ч нь бол айгүй хүчтэй нөлөөлж байна гэсэн үг. Уран бүтээлч байна гэдэг чинь бас нийгэмд болж байгаа үйл явдлууд тэр юмгаа бас айгүй мэдээлж харж явах хэрэгтэй баг. Хүссэн үсээгүй тэр юмны нэг эмзэглэл байсан баг. Тэгээд энэ фитбол өөрчлөгдсөн л гэсэн үг л дээ. Би хэвтрийн хүнийг үзээгүй л дээ. Тэгээд нөгөөтэйгөр бас яг тантай ярилцсан гэдэг шалтгаан бас үзээгүйгийн давуу тал болчихоо гэж бодсон юм. Яагаад тэгэхээр арт хаус төрлийн киног хүмүүс их цөөхөн хүмүүс үздэг гэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ дээр бас нэг тийм тодорхой хэмжээний сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй болов уу гэж ойлгохгүй юу? За би ингээд хэвтрийн хүнийг үзэх сонголтоо хийчлээ гэж бодод би сэтгэл зүгээ яаж бэлчээд хэвтрийн хүн уран сайхны киног үзэх юм бол би яг гоё тэр мэдрэмжээ авч чадах уу? Миний бодлоор энэ ч ерөөсө бэлдэх хэрэггүй л болов. Хэрэггүй юу? Тийм. Зүгээр хамгийн сайн бэлтгэл нь юу аах вэ гэхээр энэ сайн кино ч юм уу эсвэл муу кино гэж урдчлан ингээд шүүгэхгүй л орох хэрэгтэй байна. Ёс суртахууны сонголт хийж чадаагүй ард түмэн хэзээ ч улс төрийнхаа сонголтыг хийж чаддгүй юм байна. Улс төрийн сонголт хийж чадаагүй ард түмэн бол эдийн засгийнхаа сонголтыг хийж чаддгүй гэж Датакомыг үндэслэгчийн бот хэлсэн юм л да. Яг энэ киноны дараа бид нар уулзаа жоохон дэмэмээрээ суучих үед энийг хэлж ийсэн. Тэгээ энэ бол энэ киноны үндсэн санаа гэж ойлгож байна. Өөрөөр хэлэх юм бол ёс суртахууныхаа сонголтыг хийж чадаагүй те. Өөрөө хүн байх тэр сонголтоо зөв хийж чадаагүй хүмүүс бол яаж улс төрийн сонголт хийх, яаж эдийн засгийн сонголт хийх юм. Бид нар өнөөдөр ингээд эдийн засаг болохгүй байна, улс төр болохгүй байна гэлээд. Гэхдээ тэр болж үтэхгүй улс төрчий чинь бид нар өөрсдөө сонгоо гаргачихж байгаа хэрэг шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр болж үтэхгүй хүмүүс маань эдийн засагтайгаа ингээд зурлахаараа иймэрхүү байдалтай өртөг, тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүн эхлээ ёс суртахууны сонголт ямар ч үед хүн чанар тэр нэг суур юм уу ойлгохгүй юм байна шүү дээ. Тэр сонголтойгоо л хийх тухай энэ кино л ярьж байгаа гэсэн үг л дээ. 120 минутын кино болсон гэж сонссон. Тэгээд яг тэр хугацаанд хар цагаанаараа үргэлжлэх үү? Цаг 54 минут яг юугаар хэлэх юм бол яг арай 2 цаг биш гэсэн үг. Тийм. Тэгээ ер нь хар цагаан кино. Энэ өөрөө ингэж олон цаг хугацаа, олон түүх өгүүлдэг. Дурсамжууд их, дурсамж зүүд, тэгээ бодит орчин энэ бүх юм чинь хоорондоо холигдож байгаа л доо. Тэгээ энэ үн дээр ингээд өнгө орж ирэхээр бол бас жоохон хэтэрхий асуудал хэцүү болж магадгүй. Тэгээ киноны үндсэн сэдвээр л бид нэр хүмүүсэд хүргэе гэсэн тэр санаагаа харцгаан байх юм бол арай илүү амар байх болов уу гэж үзснийх л гэсэн үг л дээ. Нэг талаас. Нөгөө талаас яг өнөөдрийн Монголын нийгмийг одоо харахад бол бас харцаагаан баг илүү аятайхан ч юм шиг. Киноны яг төгсгөл дээр нэг удаа өнгөрч ирдэг. Тэгээд тэр нь одоо аль дээр шийдлээ. Хогийн ургамал шиг амьдрмааргүй байна. Хэрвээ би хүмүүст жишээ нь чамд хүссэн зүйлийг өгч чадахгүй бол яах вэ гэж айдаг. Би танаа дээр агтаар өөрчлөлт дургу. Харин тэр найз хүүхэнд нь дотоод шүү гэдгийг мэдгэчих бай. Анхны харийнхаа талаар надад хэцэж ярьж байгаагүй юм байна. Тэдний чинь хэн нэг нь онгон байсан уу? Чамд ч миний хийсэн бүх юм л буруу санагддаг байх. Энэ хин бэ?
явж бүгдээрээ л адилхан юм шиг үү. Хинч хувь тавилангаар тоглодог байхгүй. Би энээр сууж болох уу? Аз жаргал гэдгийг юу байдгийг мэдэхгүй хүмүүс яаж жаргалтай байх юм бэ? Кино урлагийн салбарын одоо үзэгчдэд тааруулж, үзэгчдэд дагсан кино хийгээд байна. Тэгэхээр нөгөө талдаа уг нь бол үзэгчдэд дагуулсан одоо үзэгчээ илүү боловсруулах, хөгжүүлэх тал руу явах хэрэгтэй юм лээ. Автай энэ урлагийг ингэж одоо юу гэдгийг одоо сургам хүмүүжлэх тэр ач холбогдлыг нь бид нар бас арай дэндүү үнэлээд байх шиг санагддаг л да. Энэ бол бас яг угтаа бол нэгч тийм тэргүүлэх үүрэг роль нь бол биш гэж би хувьдаа боддог. Мэдээж урлагт бол сургам хүмүүжүүлэх, хүмүүсийг гэгэрүүлэх үүрэг байгаа. Гэхдээ энэ бол бидний одооны яриад байгаа шиг тийм хүчтэй байх ёсгүй л гэж би боддог. Энэ бол илүү харилцсан яриа байх хэрэгтэй. Үзэгчтэй. Тэгээд ухаандаа харилцсан яриа байна гэдэг чинь хоёр хүн яриад нэг шалаа балаа юм яриад ярих бол нэг хэрэг тийм ээ. Ядаж тэр хоёрыг чи ярьж байгаа нэг хүн арай жоохон утга учиртай юм яриад эхлүүл нөгөө хүн бас утга учиртай юм ярихыг хичээн шүү дээ. Энэ л тухай яриа. Энэ бол үргэлж харилцсан яриа байх ёстой урлагийн хамгийн гол шинж нь бол. Соёл урлагийн салбар бол иргэдийг соён гэгэрүүлэх, соёлжуулах ийм үндсэн үүрэгтэй салбар шүү дээ, тийм ээ. Яг энэ үндсэн үүргээ хомсарлаж биелүүл чаддаг гэж боддог уу та? Одоо мэдэхгүй юм да. Одоо юу гэдэг хин нэгэн хүннийх нь өмнө би одоо фэжэраад ингээд явах замыг нь заагаад зүрхээ суух татаад ингээд гэрэлтүүлж мэрэлтүүлээд ингээд банк шиг явна гэж өөрөө ерөөсө төсөөлдөг. Би хизээч тийм хүн биш. Угаасаа. Гэхдээ би хизээч одоо энэ тэнэг амтнд миний имийг ойлгохгүй гэж би хизээч бодож юм хийдэггүй. Би ямар ч боловсролгүй хөдөөний хүн байсан бай миний киног үзээд ойлгох болов уу гэж найдаж хийдэг. Тийм болохоор одоо би өөрөө мэдхгүй яг тийм сайн гэгэрүүлж боловсруулах, юм бодуулах үүргийг биелүүлж гин гэж хэлэх юм уу, эс биелүүлж гин гэж хэлэх юм уу тэрийг өөрөө шүүхт айгу төвхтэй. Таны хувьд өөрийнхөө уран бүтээлээр дамжуулаад үзэгчдэд одоо ямар нэг мессежийг одоо өгөхийг зорж штэ тий одоо тэр хүн киног үзээд тэр киноноос ямар нэг юм одоо олж авах ч юм уу өөрийнхөө мэдрэмжийг даах ч юм уу харин бусад кинонуудын хувьд одоо ингээд бусад одоо дийлэнх кинонуудын чиг хандлагыг харахад одоо хүнд үлдэх юм төдийлөн байхгүй ч юм шиг эсвэл хитрхи харагдах байдалтай анхаарч байгаа юм шиг харагдтыг. Гэхдээ одоо тэгээд хүний хийж байгаа юм чинь одоо энэ тим юм гээд бас шүүмжлээд байх нь хаашаа энэ ч нь бол эргээд дахиад сонголтын тухай асуудал тийм ээ. Тэр хүн өөрөө сонголтоо хийгээд юм хийж штэ. Тэгэхээр бол одоо тэр хүний л сонголт. Тэрийг нь би хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Нэгэнтээ бид нар ардчлсан нийгэмд байж байгаа бол хүн бүхний сонголтыг хүлээн зөвшөөрөхөөс л аргагүй гэсэн үг. Зүгээр тэр хийж байгаа өөрөө хийсэн сонголтонд маш их сэтгэл хангалуун насан туршдаа яваад идэг нь л жоохон харамсалтай санагдаж байгаа гэсэн үг л дээ. Хүн чинь бас нэг тодорхой хэмжээнд очиж хөгжиж, дэгжих хэрэгтэй болно ш. Чи өнөөдөр инээдмийн кино хийлээ, маргааш хүн айлгадаг кино хийлээ. Тэгвэл нөгөөдөр бас би юу хийлээ, чинь яадаг үлээ, эргэн тойрон юу болж байгаа билээ гэдэг нэг хараад бодоод үдчихвэл уг нь бас тэр хүнд өөртөө ч гэсэн уг нь сонирхолтой байх бах л та. Найруулагч нар бити хандаг байгаасаа гэж та хэлсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь кино найруулагч болгон бүх төрлийн бүх жанрын кинонуудыг хийж чаддаг байх ёстой юм уу, хийж үзэх ёстой юм уу? Энэ бас хүнээсээ л болдог баг. Хүнээсээ л болдог баг. Яг энэ үн дээр нэг тийм бас юм жор маягийн тиймэрхүү зүйл хэлэх үнэхээр боломжгүй байдаг баг л та. Мэдээч хэн нэгэн хүнд бол сонгосон нэг төрөл жанр арай илүү ойрхон хийхэд арай амар байдаг ч юм уу. Тиймэрхүү талууд байдаг л баг. Тэр талыгаа барьж аваад арай илүү юм хийгээ явахтууд болохгүй ч юм байхгүй л баг л та.
Таны кино урлагийн салбарт одоо өнгөрүүлж байгаа энэ 30 гаруй жилийн хугацаанд одоо техник технологи бол улам хөгжиж байна, илүү сайжирж байна, шин зүйл гарч ирж байна. Тэрэн танд яаж ажиглагдаж байна? Мэдээч яг энэ бол маш хүчтэй ажиглагдж байна. Ажиглагдах байтугай бүр нөлөөлж байна надад тийм ээ. Кино салбар гэдэг чинь зөвхөн тоног төхөөрөмжөндөө баригддаг биш, бас өөр хэсгүүдээс ингээд бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр техник технологи гэдэг хэсэг нь бол ингээд тулцсан хөгжөөд идэг. Бусад хэсгүүд нь дагаад тэгэж хөгжиж чадчихна. Яг энэ нөгөө Монголын хувьд энэ бол харин жоохон дутагдaltaал байна л да. Мэдээж хэрэг өөр газар бол энэ бол эрэл хайгуул нь бол хамаагүй илүү их байна гэсэн үг. Манайхны хувьд бол өнөөдөр бол нөгөө технологи нь төрүүлж яваад байгаа тал бол үнэхээр байгаа. Яг бид нар ч угаасаа нөгөө нүүдэлчээд их сониуч хүмүүс юм л да. Тэгээд эмиг ингэж айгу хурдан эмиг гадна талаас нь ингэж дуурайж монголчилж авахтаа их чадамгай гэх юм уу. Тэгээ энэ яг техник технологийн нэг юм жирийн стандартын талын эмийг ингэж илүү тусгаж аваад тэрүүндээ их ач холбогдол өгөөл яваад байна л да. Уг нь бол энэний чинь хажуугаар нөгөө сэтгэлгээ айгүй юм сайн хүчтэй байх хэрэгтэй. Тэгжиж энэ юм маань чиг төгсгөл ёстой л доо. Ерөнхийдөө кино ч өөрөө технологиос маш их хамааралтай урлаг учраас хүссэн үсээгүй шинэ техник технологийн оролт амжилтууд бол кино хилэнд өөрөө нөлөөлж эхэлдэг гэсэн үг. Түүний гооцын асуудлуудад нөлөөлж байна гэсэн үг л дээ. Тэгээ яг энэ утгаараа одоо энэ дижитал кино шилжиж байгаа энэ шилжилтүүд бол асар их өөрчлөлтүүдийг авчирч байгаа л гэсэн. Сүүлийн үед гарч байгаа кино уран бүтээлүүдийг ингээд ажиглаад харахнаа бүр ингээд дэлхийн нийтийг байлдан дагуулад байгаа кино уран бүтээлүүд бол мэдээж нөгөө техник технологиор илүүтэйгээр бас зодсон тийм уран бүтээлүүд байгаад байгаа шүү дээ тийм. Одоо жишээ нь Marvel-ийн сурлууд ч гэдэм юм ингээл тэнд бол техник технологиуд бол ингээд тасарсан хөгжсөн харуулж байгаа байхгүй тийм. Тэгэхээр яг одоо магадгүй арт хаус төрлийн кино уран бүтээлийг бүтээхэд техник технологийн оролцоо нь тэр чухал нөлөөтэй байдаг уу? Одоо энэ бол харин ёстой тийм чухал биш л дээ. Арт хаус киноны хамгийн нэг давуу тал нь гэх юм бол мэдээч хэрэг сайн техник технологи хэрэгтэй. Энэ тодорхой ямар нэг тийм одоо дуучин менеж байдаг ч юм уу дүрслэлийн тодорхой нэг шаардлага бол мэдээч хэрэг тавигдчих л байгаа шүү дээ. Тэр чинь нэгэнтээ юм дэлгэсэн дээр гарч байгаа зүйл учраас техник технологийн тусламжаар хийгдэж байгаа учраас тэр технологийнхаа нэг тавигдах доод шаардлагыг хангасан байх л ёстой байдаг. Гэхдээ арт хаус кинон дээр бол хамгийн түрүүн бүтээлч сэтгэлгээ тэр хүнийг ертөнцийг үзэж байгаа тэр үзэл бодлын сонирхолтой байна уугүй юу? Ямар нэгэн шин байдлаар шин арга барилаар тэр түүхийг ярьж чадж гин үгүй юу гэдэг л хамгийн гол шалгуур нь болж хувирдаг. Гэсэн үг л дээ. Тантай ярилцж байгаа яг энэ цаг мөчид одоо кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. За кино урлагийг дэмжих сан байгуулна гэд одоо кино урлагтаас одоо нэг үе бодвол илүү анхаарал хандуулаад байгаа юм шиг харагдаж байна л да. Энэ нь одоо нүдэн олсон дэмжлэг болж байгаа болов та яг энэ салбарт байдаг хүний хувьд юу гэж бодож байна? Мэдээж хэрэг надад дэмжлэх хэрэгтэй. Мэдээж хэрэг бид нар бүгдээрээ л дэмжлэх хүсэж байна. Ялангуяа иймэрхүү төрөл жанрт ажиллаж байгаа хүмүүст бол дэмжлэг байхаас өөр аргагүй байдалтай байгаа л да. Тэгээ энэ тухайч гэсэн би бас хэлж л байгаа. Зүгээр ерөнхийдөө энэ гэхдээ харамсалтай нь энэ дэмжлэг энэ юм бол ингээд хитрхээ бас юм уу улс төржсөн маягтай болчих гээд байгаа бол дэмэл юм болно. Эргээд дэмжлэг биш гай болж мэдэх асуудал үүснэ. Өөрөөр хэлэх юм бол улс төрчид энэ юмд хитрхээ оролцоод хотголдоод эхлэх юм бол энэ бол аюул болно гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол нэг сонгуулийн өмнө өөрсдийнхөө байр суурийг одоо хамгаалсан сурталчилсан үзэл сурталын ямар нэгэн тиймэрхүү юмыг дэмжсэн хандлага нэмэгдчих юм бол энэ ямар ч утгагүй учиргүй зүйл болно гэсэн үг. Таны зүгээс ямар орон зайг хүссэн тийм саналтай байна? Мэдээж хэрэг дэмжлэг байвал сайн байна. Гэхдээ хүн бүхэн л энэ тухай ярьдаг, мэддэг. Ямар байдлаар энэ дэмжлэгээ өгөх юм, яах юм, ийх юм дээрээ л очиод маргалдаад байдаг юм шиг байна. Одоо миний сонссноор бол
одоо хөнгөлтөө зээл жүдүүгийн хэлбэр маягаар хүмүүс өгөө гэсэн маркийн юм яригдж байгаа гэсэн сураг сонсогдож байгаа байсан. Би бол энэ эсрэг байгаа. Энэ шууд тэтгэлэг хэлбэрээр олохоос өөр аргагүй л гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ энэ бол бас тийм сайн хувилбар биш. Гэхдээ одоо байгаа нөхцөл байдал дээрээс нь олон улсын жишгийг харах ч гэсэн үндсэндээ тэтгэлэг байдлаар грант маягаар л бүтээл хийж байгаа уран бүтээлчдийг дэмжихээс өөр аргагүй байдал үүсэж байгаа л гэсэн үг. Зүгээр одоо тэр зээл мэлээ ч аваад явахаар тэр бол эргээл дахиад нөгөө арилжааныхаа чиглэлийн имийг л дэмжиж байгаа болж хувирна шүү дээ. Энэ чинь бол бүтээлийн тухай асуудал биш. Зүгээр бүтээгдэхүүн хэрхэн хийгдэх талаар л явагдана л гэсэн үг. Тэгэхээр энэ бол ямар ч бодит дэмжлэг болж чадахгүй л дээ. Ийм киноны зээл байсан ч гэсэн. Тэгэхээр хэрвээ ийм дэмжлэг өгөх юм бол би хамгийн түрүүнд шоронд орох хүн бол гэсэн товчтой. Зээлээ төлж чадахгүй. Мэдээж хэрэг дэмжлэг хэрэгтэй байна. Мэдээж хэрэг өнөөдөр одоо энэ урлагийг жоохон урагшаа явуулах юм бол нэг жоохон ч гэсэн дэмжлэг үнэхээр хэрэгтэй л байна л да. Баярлалаа. Бидний ярилцах хугацаа өндөрлөж байна. Тэгээ кино урлаг, кино салбар гэдэг энэ том салбарын бас нэг салшгүй хэсэг болсон. Яг таны дагнж хийдэг энэ төрөл болох арт хаус гэдэг төрлийн талаар үзэгчдээ би танаар төлөөлүүлээд бас сонирхолтой мэдээллүүдийг түгэж чадсан гэж би хувьдаа бодож байна. Тэгээд маш их баяртай байна. Киноны арилгач Жигжигдгой Монголын кино урлагийн салбараар мэргэжлийн хүмүүсээр цангаж байна гэдэг үгийг хэлсэн байсан. Монголын кино урлагийн салбараад магадгүй тань шиг одоо яг юм арт хаус чиглэлийн чанартай бүтээл туйрвдаг хүмүүсээр бол цангаж байгаа ах гэж үзэгч хүнийхээ хувьд бодож байна. Тэгэд танд одоо цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Одоо цаг хугацааны явцад одоо чанар агуулга нь улам их хүмүүст хүрсэн танигдсан тийм олон уран бүтээл туйрваасаа гэж хүсэж байна. Их баярлалаа. Тэгээд яг юм одоо арт хаус гэх юм уу иймэрхүү төрөл жанрын үзэгчд илүү таниулах гэж зорьсонд ч маш их баярлалаа. Тэгээд энэ бол одоо юу гэдгийг зүгээр нэг киноны асуудал биш тий бид чивтэрийн ярианы дунд гарсан энэ бол ингээд бүх урлагийн төрөл зүйлийг хамарцсан яриа болчихж байгаа маа. Энэ бүх төрөл зүйлүүдээ л бид нар өв тэгш хөгжүүлэх хэрэгтэй байна. Үнэхээр дэлхийн нийтийн явж байгаа тэр хөгжлийнхэн чиг хандлагыг анзаарч яг зөв харж тэрэн дундаа яг Монголын онцлог нь юу юм яавал бид нар одоо яг энэ хүмүүстэй яг энэ зэрэгцэж очихын яг энэ бүгдийгээ бид нар бодож шийдэх ийм л зүйл гэж бодож байна. Тэгээд арт хаус кино үзэн гэдэг чинь ялгаагүй сайн уран зохиол уншихтай адилхан, сайн хөгжим сонсохтой адилхан, сайн уран зураг үзэхтэй адилхан тийм зүйл. Тийм учраас ингээд бүх юмыг сонирхдаг байх ёстой л. Киноны нэг давуу тал ч тэр шүү дээ. Одоо тэр бүх зүйлийг нэг дор ингээд үзэгчдэд өгдөг гэдэг бас нэг давуу тал байдаг баг. Баярлалаа танд. За баярлалаа.
Утга зохиол, дүрслэх урлаг, дуу хөгжимгээд урлагийн бүхий салбарыг өөртөө нэгтгэсэн кино урлагийн салбарын томоохон төлөөллийг онцолсон Санчиргаргийн зочин нэвтрүүлгийн шин дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Бусдыг соён гэгэрүүлэх үүргийг давхар хүлээдэг уран бүтээлч хүн өөрөө эхлээд хүн байхын тухай. Урлагийн хүн болно гэдэг нь хувь тавилангийн зураглал болох тухай. Кино танхимаас үзэгч гарахдаа юуг өөртөлж гарах учиртай вэ зэрэг энэ удаагийн дугаараар үзэгч та бүхэнд кино урлагийн дотоод мөн чанарын тухай олон зүйлийг хүргэхийг зорилоо. Төвний бүтээл төрөвлүүд үзэгчдэд өөр өөрийн гэсэн мэдрэмжийг өгч, өөр өөрийн гэсэн дүгнэлтийг хийх эрх чөлөөг олгодог шиг хийх зүйлийнхаа төлөө хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж байгаа хүмүүр манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг өөрийнхөөрөө хүлээн авч дүгнэх үзье. Харин дараагийн зочин хэн байх вэ?